сайн бацгаана уу, Туяа байна. За өнөөдөр би та бүхэндээ аяллаар явхад хамгийн тохиромжтой машин болох Jeep Wrangler-ийн Rubicon загварыг танилцуулах гэж байна. За энэ загвар маань 2018 онд бүрэн шинжлэгдсэн. Яг 2022 онд Монголд орж ирсэн 22 оны машин байна. За урдны загвар нь болохоор JK гээд загвар байсан. Жоохон манайхан бол жоохон хүүтэн хатуу гэдэг байсан бол энэ 2018 онд бүрэн шинжлэгдээд арын судал руугаа халуунаар үлээдэг болоод битүүмжлөө сайжирсан. Дээрэс нь илүү зөөлөн явдалтай болсон. Энэ машиныг авсан хүмүүс бол ер нь дандаа экстрим аялалд дуртай хүмүүс байдаг. Эсвэл энэ машиныг аваад экстрим аялал хийх дуртай болчихдог. Ер нь бол замгүй ямар л бол ямар газраар бүрэн явдаг. За энэ Trail Rated гэдэг нь болохоор энэ off-road road дээр бүрэн тестэнд орсон машин гэсэн үг ээ. Ер нь бол дээрс нь бүтэн задлаад задгаа машин болох бүрэн боломжтой. Ерөөсөө 19 минутанд дээд рекорд нь 19 минутанд дээврийг аваад, хаалгыг аваад, шилийг аваад юм задгаа машин болчдөг. За одоо цөмөр энэ машинтайгаа цогтаа детальчилж танилццгаая. Нөхөн дэлбэрийн процесс өдрөөр биш цагаар. Даатгалыг онлайнаар ердөө 2 минутанд. Мандал Цэгмэн. Моторын хувьд 2.0 турбо хөдөлгөөртэй 270 морины хүчтэй. За ер нь гол онцлог нь юу вэ гэхээр агаарчлалтын олоог нь хажуудаа байрлаж өгсөн бусад машин дээр ихтэй уралдаа байдаг. Яах вэ гэхээр ус орсон тохиолдолд хамгаалагдсан гэсэн үг. Ер нь бол үйлдвэрээсээ 80 см ус туулах чадвартай. За салонлог ус орсон тохиолдолд ямар нэгэн цахилгааны асуудал үүсэх магадлал маш бага. Яагаад гэвэл энэ саналуудын доогуур ямар нэгэн цахилгааны утас яваагүй. Дээрэс нь одоо салонлог ус орлоо гэхэд ус зайлуулдаг таг шалан дээр нь бас давхар байдаг. За цаанаасаа үйлдвэрээсээ шаврын дугуйтай ирдэг зориултын 255-75-17 хэмжээтэй дугуйтай. Гэхдээ энэ фендерийн хэмжээ нь маш том учраас илүү том дугуй тавихад бас ямар ч асуудалгүй байдаг. Дээрэс нь энэ фендер дээр үндсэн энэ биений өнгө ороагүй одоо тустай. Яагаад тэгэхээр мэдээж оффроуд зонд зориулсан машин учраас хөдөө явж байхад ямар нэгэн асуудал гарлаа гэхэд энэ зөвхөн энэсийг аваад сольчих боломжтой. Их бие рүүгээ ордгоо гэсэн үг. За ийшээ яваад харах юм бол хажуу талдаа чулууны хамгаалалтай, дээрэс нь энэ доогоороо битүү юм төмөр хамгаалалтай. За оффроуд зам дээр, хөдөөний зам дээр явж байхад ямар нэгэн эвдрэл гэмтэл шууд орохоос бас сэргийлдэг. Ингээд доотлын цай харах юм бол битүү төмөр хамгаалалтай байна. За энэ хаалхан дээр нууснууд нь бүгд гадна л та. Яагаад гэвэл эднийг ерөөсөө аваас салгаад энэ хаалхнуудыг бүгдийг нь авчих боломжтой удахгүй танарт харуулна. За энэ аргашаа юу вэ харъя. За гэрлүүд нь бүгдлээд онцлог нь гэвэл энэ нугас 150 кг-ийн даацтай нугастай. За яг ижил хэмжээтэй өөрийнх нь запас дугуйн дээр арын камер нэндээ болдоо байрлаж өгсөн. За надад түлхүүр байгаа тохиолдолд шууд мэдрээд энэ хаалгаа ингээд түгжээг онгоочно. За энэ ард юу вэ гэхээр Alpine дууны системтэй нэг сабвуфер 6 спикертэй бүгдээрээ усны хамгаалалттай. За энд 12 вольтын оролттой. За энэ доор юу байгааг харъя. Ийм жижиг бокстай байна. За энэ хараа. Энэ нөгөө дээвэр уртлын шил эднийг бүгдийг салгаад болтнуудаа энд хийчихдэг. За дотор нь ороод суулаа. Над ямар санагдаж чинь хэрэг ихэд G классаа төстөө санагдана уртлын шил баг зэрэг босоод бас ойрхон. За энэ дэлгэцийн хувьд маш царай муутай жижигхэн дэлгэц харагдаж байгаа боловч энэ дээр маш чухал мэдээлэлүүд гардаг. За бусад машин дээр байдгүй зүйлүүдийг ерөнхийдөө харуулъя. За энэ оффроуд зам дээр өрүүлийнхаа үнсийг харж болно. За энэ бол 4 дугуйн дээрээ маажж гин үү эсвэл 2 дугуйн дээрээ маажих уу гэдэг мэдээлүүд эндээс харчих боломжтой. Дээрээс нь уртлын хоёр тэнхлэгээ эндээс суй бараар ингээд салах боломжтой. Энийг ажиллуулахаар яах вэ гэхээр ямар ч тохиолдолд уртлын хоёр дугуй маань газартаа харьцах боломжтой гэсэн үг. За ийм үйлдэл байдгүй машинууд яадаг гэхээр нэг дугуй нь доошоо явахаар нөгөө эсрэг талын дугуй ингээд газараас хөндөрөх гэдэг дээ шүү дээ. Тэр үйлдэл байхгүй болгочих чинь гэсэн. Тустай хөдлөөд ямар ч тохиолдолд хоёр дугуй маань газартаа харьцах боломжтой болдог. За энэ нэг арын тэнхлэгийг бас төвжиж болж байна. За ингээс өөр ямар мэдээлэл гарах вэ гэхээр хөргүүрийн шингэний температур, тосны температур, одоо батарей, за ойл температур гэдэг энэ мэдээлэлүүдийг харах боломжтой. Энийг хянах нь ямар одоо даваа талтай байх гэдэг орногт явж байхад заримдаа их давхиад халалт үүснээс одоо жижиг эрдэнэтээр асуудал үүсгэж идэг. Тэгэхээр энийг өөртөө хянаа явуулахаар илүү одоо
машин одоо хайлах боломжтой гэх юм уу? Илүү халалт үүсэхгүйгээр ингэж явах боломжтой, өөртөө хянаад авах боломжтой байна. За энэ дээр болохоор хэрэг хивэж явж байгааг нь харнаа. За энэ дээрээс өсөж явж байгаа тохиолдолд урагшаа нөгөө ер нь өдөг төгсчийг хязгаарлагчдаг шээ. Тэгэхээр камера ашиглаад харчиж болно. Урд болон хойд камера ашиглаад харчна. За мэдээч хөдөөний одоо шавар шавхаатай зам дээр явж байхад камер бохор болчдөг учраас эндээс ингээд камера цэвэрлждэг. Энэ их гоё газ. За энэ бусад хэсгүүд бусад машинууд байдгүй онцлогуд юу гэхээр цонхны удирдлагууд энэ голдоо ирсэн яад гэвэл хаалгаас салгачдаг. Хаалга нэр ямар нэгэн цалхаан холболтыг багасгах үүднээс одоо хаалганы цонхны удирдлагууд энэ голдоо орж ирсэн. За энд дифференциал төвчөнүүд байна. За энэ sway bar гэх түрүүний уртлын хоёр тэмгэлгийг ингээд тохируулдаг тохиргоо энэ дэр харагдаж байна. За энэ доош ингээ харах юм бол энд мост хөндрүүлэгч энэ бол үндсэн араа байна. За ийшээ мэдээж энэ өсний савтай. За голын саунд юу бэ гэхээр голын савны мөрөн жижигхэн гэхдээ нэг бусад машинууд байдгүй нэг юм зүйлүүд байна. Энэ түлхүүрүүд энийг ашиглаад энэ машины хаалга дээвргээ бүгднийг салгачдаг. Би одоо танаас тодорхой салгаж харуулна. За энэ дээврийг харах юм бол ийм хөөсөнцөр юм шиг харагдаж байгаа цагаан анууд байгаа. Гэхдээ энэ бол онгоцны доторлогоо хийдэг маш хөнгөн чанарын материал. Учир нь гэвэл нөгөө дээврээ ингээд дэш өргөж салгадаг учраас хөнгөн байх хэрэгтэй. Дээрэс нь бат бүх дулаан тусгаарлах чадвар өнөртэй материалаар хийдэг. Одоо цөмөрөө энэ дээвэр болон хаалгыг салгаж харуулъя. Маш амархан энэ багжуудыг ашиглаад энэ төлхөөрийг ашиглаад бүгдийг салгачдаг. За арын суудлын дээр суухад энэ суудлын босоо ер нь бол жоох эвгүй санагдана. Гэхдээ энэ аягүй учиртай оффроуд зам дээр хөдөөний зам дээр явхад ингээд хүн өсрөөд буухад яг нөгөө нуруу ийм тэгш ийм өнцгөр өөрийнхөө яг үндсэн байдлаар ингээд буухад нурууны гэмтэл авах магадлал бага байдаг учраас зориуд ийм босоод сандалтай байд юм байна. За энэ урдны яг 18 оноос хойш за энэ урдын загвар бол хойтлын одоо хэсэг маш хүүтэн байсан хоошоо үлээдгүй. Одоо хэдэн оны машин болчиход тийм ихэд байгаа гэж гайхаж байгаа. Гэхдээ үнэхээр одоо тийм байсан. За энэ шин загвар дээр болохоор хөл рүү болон заал руу үлээдэг, халуунаар үлээдэг юм тэнтэй болсон. Дээрээс нь 230 вольтын 150 ватт чадaltaй юм цэглэхааны оролттой. За энд 2 C-type болон 2 USB залгууртай байна. Энэ болохоор 2 диффузер орж ирсэн байна. Тэгэхээр урдч гой сонсогдно, хаанч гой сонсогдно. Одоо бол ер нь юуг нь салгачдаг учраас хаалга салгадаг учраас хаалган дээр диффузер байхгүй бусад машин шиг. Цонхны удирдлага нь хаалган дээрээ биш нь бас голдоо байдаг. Түрүүн хэлсэнчлэн хаалган дээр аль цахилгааны холболт бага байх үднэс энэ голдоо ингээд цонхны удирдлагаас орж өгсөн байт юм байна. Оффроуд машин учраас энгийн машинуудаас жижиг юмуд нас жоохон ялгаатайгааз арын суудлыг хэвтүүлээд ор болох боломжтой энэ удирдлагад маш амархан хэлбэр. Ингээд энэ хэсэгт оролоод аяллаар явж байхдаа сайхан унтаж амрах боломжтой байна. За Jeep Wrangler-ийн хамгийн гол онцлог бол бүх деталуудыг салгаад тоноглох боломжтой. Деталь болгоноор маш нарийн салдаг. Одоо энэ жижиг хэсгүүдийг хүртэл салгаад агарын хоолой суулгаж болно. Энэ фендерийг аваад нарийнхан болгож болно. Уртлын хэсгийг аваад төмөр болгож болно. За ингээд бүх хэсгүүд нь салдаг. Тэгэхээр энийгээр бусад машинаас маш онцлогтой. Одоо би ингээд салж болох деталуудыг дээр бүгднийг салгаж харуулъя. Салгахад маш амархан эмхтэй хүн ч гэсэн хийчих бүрэн боломжтой. За дээвэр салахад маш амархан. Ерөөсөө 1 2 3 4 төгжэл тайлна. Ингээд. За ингээд дэшээ өргөчнө. Бүр маш хөнгөн. Ингээд дээвэр салчихна. Энэ хэсгээ бас яг адилхан салгана. Хойлч гэсэн бүгдээрээ адилхан. Одоо хаалган салгаж харуулъя. За эхлээд цахилгаанаа салгана. Тэгээд нугасаа тайлнаа. Нугасны болтыг тайлчихна. За ингээ өргөд авчлаа. За энэ уртлын хэсэг, энэ удирдлагын хэсэг бүгдээрээ усны хамгаалттай. Ингээ онгорхоо явж байхад бороо осон тохиолдолд одоо ямар нэгэн цахилгааны асуудал гарна гэж айлтгүй. За энэ дээр энийг тавчаас энэ болохоор яадаг вэ гэхээр уулын уруудахтаа энэ дээр дараад тормсноос хөлөө авчдаг. Тэгэхээр машин маань өөрийгөө хөндрүүлээд доошоо ингээ тодорхой хурцтай өөрийгөө аваад мөлхөө буучдаг. Ийм бас опшнтэй.
За ингээд бүрэн задлалаа дээр байхгүй хаалга байхгүй яг YouTube шиг болчихж байгаа сте. Нэг машиныг ингээд хоёр янзаар уншиж болж байна. За хэрвээ энэ дугаар таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй. Баярлалаа. Баяртай. Дараагийн дугаараар уулзцаая.